намайг Цэрэнлав гэдэг 29 настай. Тийм барилгын төвчин хийдэг. Тийм тэгээд би энэ 2 сая төгрөг төлөөд одоо энэ мөнгө сэтгэлгээд хөтөлбөрт орсондоо маш их баяртай байна. Юм түрүүнд те ийм гоё анги хамт олон те ийм гоё дэмжигчтэй дээрэс нь мундаг дасгалжуулагчтай одоо ингээ 2 сарын хугацаанд хамтарч ажилласандаа маш их баяртай байна. Тий. Миний хувьд тийм мөнгө гэдэг чинь угаасаа айгүй зөв өөрөө мөнгө гэд боддог бол шууд харилцаа аюу хүмүүсийн энергийн хэрэгсэл шүү дээ. Тий. Хүмүүс хоорондоо энерги мөнгөөр ер нь солилцдог. Тэгээд юу юм бэ лээ? Ер нь бол хүн би энэ хөтөлбөрт орсон бол мөнгө сэтгэлгээд ер нь орсондоо ингээд тасал мусглаа ингээд тэгээд яаж бод. Би ер нь өөрийгөө аюу мартцсан байсан байлээ. Тэгэл ер нь би баг уйлсан шүү дээ. Тийм тэгээд одоо бол тийм ер нь бол хүн өөрийгөө хайрлаж ээж тий өөрөө аз жаргалтай ээж бусдад сайн сайхан нэг түгэн шүү дээ. Тэгтээ яг юу яасан би мөнгө сэтгэлгээнд орсноор одоо би нэг байрны зээлтэй байсан л да. Ерөнхийдөө нэг тэрэндээ тэгээд ажиллаа хийгээд яваад өгсөн. Тэрнийхээ ер нь бол ерөнхийдөө сөүлдө баг одоо боолно нэг хичээл ярьдаг шүү дээ. Тэг баг ер нь тиймэрхүү тал руугаа орсон. Одоо тэгэл хизээ нөгөө юу үр зээл маань одоо баг ажиллаа л явуул одоо баг төлөвлөгдөн гэж хэлжсэн. Тэгээд тэмүүдээ шууд одоо баг 7 хоногийн өмнө 8 хоногийн өмнө шууд баг шийдвэр гаргаад ажилласаа ерөөсөө гарыг. Одоо нөгөө сүүлдээ бүр нөгөө хүмүүс чинь ажиллаулаа л одоо баг 6 жилийн дотор ингээд ажиллачвал ингээд болно гэдгсэн байхгүй. Тэгсэн чи одоо би ч 7 жил гарсан баг 8 жил шухуу ажилласан. Ер сургуулаа төгсөөл тэгэл ерөөс өдөр шөнөгүй нөгөө нэг зүтгээл яжсан. Тэнгүүдээ шууд ерөөсөө стаасаа гараа өрөө төлхийгээд тэгээ нэг 33 сая төгрөгийн ерөнхийдөө үлдсэн байсан. Тэгээд сая 5 дахад ерөнхийдөө шийдэл юу яагаад тохироод нэг ээжийнхээ машиныг нэг 26 сая өргөөд тэгээд 7 сая шууд нөгөө юуны ерөөсөйдөө хадгалж мадгалж хийсэн. Тэгээд ерөөс гэр их нэг өөрийнхөө ээжийнхээ мөнгөтэй нөлөөлж байгаа. Тэгээд нэг өдөр төлөхөөр ингэ бодлоо. Тэгэхээр бүр айгүй сайхан байна л да. Би чинь анх одоо 5 жилийн өмнө байр авч ирсэн. Тэгээд ер нь хүнд бол эрхчлөө шиг сайхан юм байхгүй. Тэгээд ер нь үнээс би одоо энэ мөнгөний сэтгэлгээнд орсондоо их баяртай. Тэгээд дээрэс нь нөгөө бид нар чи модуль болгонд дуусангууд нөгөө онлайн уулздаг хийдэж штэ. Тэгэл би нөгөө тэр онлайн уулзтаас л бүр амар их юм сураал би тэгэл бүр бараг л нэрээ бараг уйлс нэр амар олон юм бодогддөг юм байлаа хүнд ингээл амар идэвхтэй хүмүүс маань ингээд жоохон хичээлээ хийгээгүй амжихгүй тохиолдолд орсон штэ. Жоохон имэйлд орж ирдэг. Тэгэхгүй ингээд ингээ амжихгүй байлаа ч гэсэн хамаагүй онлайн уулзсан дээр айгүй идэвхтэй орж ирдэг. Харин тэгээ бас өөрчлөлт хийсэн баг тийм. Тэгсэн. Тэгээ би бүр нөгөө хамгийн гол нь нөгөө бид нар чинь бас нөгөө ингэдэж Моникагч ч гэсэн хэлсэн би нөгөө тэр мэдгүй одоо Моникагч хийсэн үг болгоныг бодож чэйжлээд юм ямар ч гэсэн бүр ингээд айгүй юм сурдаг байхгүй. Тэгээд нөгөө нэг ингэж хэлдэг байхгүй. Нөгөө нэгжсэн нөгөө одоо ингээд бид нар ингээд ямар нэг одоо манай монголчууд ч ер нь бол тэгдэж штэ ингээд яг нэг үнэтэйгээ нүүр тоолохгүй те ингээд би яг өөрийгөө тэгж бодож байгаа. За ээж ер нь бол ээжгээ ачиг хариулна гэл те одоо ээж минь ганцаараа өсгсөн. Тэгээд ээжгээ ачиг хариулна гээл одоо баг сүүлийн 6-7 жил ингээл нөө сургуулиуд төгснөөс хойш ингээд зүтгэцэн тэгээд тэмүүдээ би ерөөс ингээд хүн чинь тийм юм байдгүй юм байна тий ингээд юуны өөрийгөө ингээд мартцсан тий ингээд ажиллаад байдаг тэгээд дээрэс нь ээжигээч хохироогоод өөрөөхөө ч баг ингээд нөгөө өөрөөрөө ч баг яахгүй тэгээд одоо ингээ ер нь шийдчихэж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө ингэдэг штэ Моникагч чинь бид нэр ингээл юм хумаа ингээл яах чаа ингээл одоо нэг шийдэж байгаа ингээл нэг бясалгалд яваал одоо өөрийнхөө сэтгэлийг нэг төр нэг яагаад ерөөс үнэтэйгээ нүүр тодолдгоо тийм үнэн юм ерөөс ярьдаг. Тэгээ тэр нөгөө бидний нөгөө яг тэр нөгөө юун дээр онлайн уулзалт төрөвдөр л одоо би ярих гэдэг. Тэр нь би бүр бараг л нэр бурхан байсан бол бараг нэр мөрөмөр л санагдчихсэн. Тэгэл нөгөө Моникагч ярьсан нэг хүмүүсийн ерөнхийдөө манай монголчуудын нөгөө сэтгэлгээ тий хүний ингээд нэг үнийн төлөхгүй мөртлөө хүнийг ингээд хүний юм зүгээр авах гээд идэг штэ. Тэгэд ер нь юм гэдэг чинь үн цэнтэй. Тэг хүн төр чи амьдралаа бүх цаг зааваа ингээд бүх юм зориулаа ингээд яаж хат хүмүүс чи ингээд бүр нөгөө аваас үнгүй юм аваас урцсан манайхан чи. Тэгээ би бүр яг тэрнээс л яг ойлгож байгаа юм чи миний ажил хийж байгаа ажил айгүй хүн цэнтэй. Тэнгүүтээ энэ хүмүүс чинь одоо би баг 30 хүрлээ тий бүх юм хүртээд
Баг гэр бүлээ ингээ бодоод цаашаа баг бизнес хийдэг бод баг тэгээд ямар аахгүй. Тэнгүүд чи ингээл нэг юмд хашигдсан. Тэгэл би чи тэнгүүдээ нөгөө юу яасан. Бас нөгөө нэг сав ярьдаг шүү дээ. Бид нэр чинь 3 сав мөнгө хадгалж явах хэрэгтэй. Тэгээ чиний тэр олж байгаа мөнгө чинь бага мөнгө шүү. Би бол тэгж хэлмээр байна тий. Хүмүүсийг бол ерөөсө баг гэлтгүү тий. Сар болгон мөнгөө ингээ хадгалж явах хэрэгтэй. Надад бол тэр маань л ерөөсө хэрэг болж байгаа юм чинь. Би ерөөсө өөр ингээл хүн амтнаас мөнгө асуух чинь. Одоо гайгүй хамаатаас гайгүй мөнгөтэй болов гэж хамаатан садлаа баяр. Одоо нэг сая төгрөг бараг дутах юм шиг байна гэд. Тэнгүүд чинь юу 100-аас л нэг гайг болох байх мах ч юм уу тий. Тэнгүүд чинь за ерөөсө байгаа нь л тий. Байгаа зөвлөсөн байгаа мумаа л юм. Тэгэл баг үлдээх юмудаа машина баг ингээд ерөөсө тэгвэл чиний байж байгаа чинь ерөөсө баг перфект хамгийн өгсөн шүү гэж би баг хүмүүст хэлсэн юм шиг. Би ерөнхийдөө яг нэг төрж мөрөөл одоо нясл мэслээ яаж зохицуулах юм болоо гэд нөгөө нэг цагийн хуваарлт менежмент энэ төр гэд ер нь тийм юм сурах гэж ер нь орж ирсэн байхгүй. Тэнгүүд нөгөө нэг хүнд чинь ингээл саад болдог ихтгэл өмжлөгээл бид нэр хичээлээр бас үздэг шүү дээ. Тэгэл хүнтэйгээ нүүр тодгаад тэр. Тэгээ надад ерөөсөө ингээл нэг тийм татраас ингээл яагаад гэдэг юм байдаг гэсэн л та. Тэгээд ер нь бол би тэгэл ер нь тийм баг үр хүүхдээ баг одоо би ч ер нь ээж болгож байгаа баг үр хүүхдээ баг бодож ирээдүйд баг тэгжэл баг орсон бид баг энэ орсондоо баг баяртай баг би баг түрүү жилч баг ордог байж тээ гэж баг тийм хөтөлбөрт орсон бол тийм би жилийн өмнө баг илүү юм баг сураад илүү бодолтой явж явах байсан юм шүү гэж баг хүмүүсийг ерөөсөө тэр 2 сая төгрөг мөргийг бол үнэтэй гэж бодох хэрэггүй. Ер нь бол өөртөө хөрөнгө оруулалт сурах хэрэгтэй. Өөртөө хөрөнгө оруулах юм бол чиний амьдрал яаж ч сайхнаар өөрсгдөж болно л гэж. Бол өөр дээрээ баг үнхээр сайхан хариулт тийм. Манайхан бол яг энэ хөтөлбөр дээр бол ямар өндөр төлбөртэй юм бэ? Тэгж хэрэггүй. Үн цэнийг нь тэрний цаана ч олон хүн ажиллаж байгаа. Тэрний цаана айгүй олон хүн цэн явж байгаа шүү дээ. Энэ 20 сая төгрөгөөс давсан үнцнийг явж байгаа. Тийм. Монкагчээс бол бүх асуух ёстой зүйлүүдээ бүгдийг нь асуужсэн. Тийм. Онлайн хэлбэрт нь бол даваа талтай. Онлайн хэлбэрт байлгүй яг хүн нөө байнга ингээл хажуучин дэрэг ч юм байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр эргэлзэн тэмгэлзэн зүйлээ өссөн үедээ ороод үзчихнэ гэдэг чинь хамгийн даваа тал. Тийм. Тэгээ бусад нөгөө оролцогчтойгоо ингээд цуг оролцсон. Тийм. Одоо ер нь бол бид нар ч баялагын сүлжээг ярьдаг шүү дээ. Тэг би бол ангийнхантайгаа их баярлж байгаа. Ер нь хүний л амьдрал яадаг хан. Тэгэл тэр бусад хүмүүсийн ч гэсэн асууж байгаа. Тэгээ амжилт тэгэл бүх юмнаас нь ер нь суралцдаг. Хөтөлбөрийн яг хичээлүүдийн ихэнд халаасны зоргоо нөхөх гэдэг тасгал өгсөн. Тэгээд тэр тасгалыг ажиллахад таны халаасны зоргоо хэр том байсан бэ? Халаасныхаа зоргоог нөхөж чадсан уу? Тийм нөхөж чадсан. Ер нь бол яг би юу яадаг гэсэн мэтлээ нөгөө мөнгөө ингээ хадгалчаад тэнгуүдээ нөгөө нэг одоо тэр мөнгөө өсгөх ч юм уу тий ерөөсөө тийм ажил ерөөсөө хийдэггүй тэнгуүдээ тэр мөнгөө эргэж нөгөө нэг зарцуулаад тий тэгээд идэвсэн мэтлээ ерөнхийдөө тэгээд тэр би монкагчээс бол тийм л дараа нөгөө нэг юу нэ ярьж байхад бол тэгж ойлгож авсан тэр хадгалсан мөнгөө яаж өсгөж болох вэ гэдгийг сурах хэрэгтэй тий мөнгөний сэтгэлгээгээ тэлгүүгээд одоо манай мод бол нэг баг штэ. Би сая нөгөө бас өглөө эрэхтэй бас харж байсан. Ер нь бол би тэрийг бол айгүй сайн бас сая юу даахад бол айгүй сайн хэрэгжүүлсэн байна л гэж бодсон. Тэр ер нь айгүй гол чухал та. Минийх бол ерөөдөө C гарсан. Тэгээд тэгээд ер нь баг дискийг ойлгочвол нэлээд их юм ойлгочих юм байна гэж би баг ойлгосон шүү. За би одоохондоо бол яг бүр нэг яг тэгш төлөвөө гаргаад бүр ингээд яагаагүй байна. Ямар ч байсан юу яагаад өөрийгөө нэг жоохон чөлөөллөөд ерөнхийдөө нөгөө бичиг цааснаасаа тусгаад тэгээд юу яад гэж бодож байна. Бас нэг гэр бүлийн нөгөө нэг юу яаж байгаа нэг тусгаар тогтнол гэдэг чинь амар чухал санагдаад байгаа байхгүй надаа өөрийн тий. Тэгсэн хүн бол одоо юу ч хийсэн л болох юм шиг санагдаад байгаа тий. Говь хүний ер нь бол би үн цэнийг аягүй сайн ойлгосон. Өөрийнхөө үн цэнийг. Тий. Би өөрийгөө үн цэнтэй өөрийгөө аягүй зөв авч явж чадах юм бол манай гэрийнхэн ч гэсэн дагаад аягүй сайн ингээд өөрсдөгдөж байгаа байхгүй юу, тий. Тэгээд чи
ирээдүйд бараг тэр зуршил ягарах юм л хүүхд мөхдөд ч гэсэн айгүй зөв үлгэр тавиулаад. Ажил карьерийн энэ хөтөлбөрөөс юу сурах вэ? Ажил карьерийн хувьд би тэр нөгөө дискийг айгүй сайн ажилдаа хэрэглэе гэж бодсон л та. Тийм ямар хүнтэй яаж харьцах вэ? Тэрийг ашиглаад бизнесээ тийм. Тэгээд айгүй тийм зөв хүмүүстэй л харьцах яах хэрэгтэй гэж бодсон л та. Хамтарч ажиллах юм бол эн чинь тийм. Таадгаарсан тийм сая бас бид нөгөө уулзалт тэр сая цааны кофе шопт ярьжсэн. Тэгсэн чинь нөгөө алт нөгөө гэж аахгүй. Одоо би ингээл эмзэг өмлөг юу бол одоо юу ч мэдэхгүй юм чи. Би чамд л хандна. Тэгэл чамаар л төсөн хүмүүсийг хийлгэн гээл. Тэгсэн чинь нөгөө сажнаас тий би ч гэсэн тийм чамд хандсан шүү гэл. Үүдэл тэгэл. Би хэлээ. Тий. Барилгын юм байвал чамаас л асуу шүү гэл. Тэгж аа. Тэгээд угаасаа тийм ч өөр хүнтэй хамтарч ажилласан ч гэсэн ингээл баялагын сүлжээнэг гэдэг чинь өөр шүү дээ гээл тэгж байгаа байхгүй. Тийм би одоо юуны төрөнд одоо Моника гэгчд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд тэр алсгал одоо бүх сурсан мэдснэ хөтөлбөр болгоо одоо ингээ монголчуудтай тий нутаг нэгтнүүдтэй ингээд дамжуулж байгаа. Энэ ингээд өөр хүн хийж байгаа энэ зүйл бол олон хүний амьдралыг үнэхээр өөрчилж байгаа тий. Үнэхээр одоо ингээд бүр залуу хүмүүстэй ялангуяа ингээд Моника гэгчээр дамжуулаад тий айгүй сайн одоо нэг өөрийнхөө амьдрал одоо ямар ч мэдгүй байсан бол ямар ч явах байсан мэдгүй шүү дээ тий. Тэгэхээр айгүй тийм ер нь бол хантай зүгчээ чихтэй тий. Тийм болоо явж байгаа байхгүй. Одоо энэ хөтөлбөр маань дуусаад 6 сарын 1-нд манай гэр бүлийн намт гэдэг хөтөлбөр маань эхэлнэ. 9 сард миний бизнес гэдэг хөтөлбөр маань эхэлнэ. Тэгээ энэ хөтөлбөрүүдэд оролцох бодол байгаа юу? Хэрвээ оролцлоо гэхэд та энэ хөтөлбөрүүдээс юу суралцсан гэж хүлээж байгаа? Би нөгөө нэг юу нэг хөтөлбөрт орж явахдаа ярьжсэн одоо ингэж нөгөө хөвшөрхөөрөө хөвчмөн зөөлж болно гэд тийж ярьжсэн аахгүй. Тэгээ би яагаад тэгээд исэн болоо гэдгсэн чинь нөгөө нэг яг нөгөө одоо ингээл хүүхд мөхтэй ингээд хүмүүжүүлэхэд ерөнхийдөө би нэг хөгжим одоо миний амьдралд аягүй тийм хэрэг болж исэн ч гэх юм уу. Тэгээд хүүхэд ахасаа бүр цэцэрлэг тахасаа ингээд нөгөө аягүй тийм сонсголтой тэгээд нөгөө дууж бүжиглээл тий бүх юмд ингээд оролцоол. Тийм тэгж явдаг юм болохоор нөгөө нэг ямар нэг юм болсон ч гэсэн нөгөө нэг буцааж явах чадвартай гэж байна тий. Тийм тэгээд нөгөө нэг тэгж яриадсэн юм байна да. Гэл өөрийгөө бодсон. Тэгтээ нөгөө нэг тэр нөгөө хамгийн гол нь заавал хөгжмийн зохиолч мөхөж болоод авах чадахгүй. Моника гэх чинь гэр бүлийн динамикторч болох юм шүү гэдэг амар тэгж бодоод байгаа байхгүй юу тий. Тэгээ яг би энэ жилд бол яг орж амжихгүй ч юм би дараа жил бодлол ер нь бол орё гэж бодчих. Харин би ингээд өөрөө амар сонсч монсдог бүр өөртөө ярьдаг бүр асуудлаа өөртөө яриа шийддэг болчиход байгаа байхгүй юу тий.